За энэ удаа Филиппин улсаас суралцахад хүүхдүүдэд гарч ирсэн зарим өвчлөлийн талаар бас анхааруулах зүйлсүүдийг ярих гэж бодлоо. За жишээ нь ямар өвчнүүд илүү өвчлөл юу хөө тохиолдлууд хүүхдүүдэд их гарч ирсэн бэ гэхээр нэгдүгээр шумууланд хазуулах жоохон шархлаа үүсгэх юм уу те арьсан дээр нь за бас толгой өвдөх хит халуунаас болж толгой өвдөх за бас кондишнд ингээд хитгүүтэй хоноод хоолой нь өвдөж сэрэх за гидсэн гинт тав гуйрхах гүйлгэх те ус салгицнаас болж бас тиймхүү гүйлгэх шинж тэмдгүүд гардаг за бас гар хөлөө гимтэх бэртэх зарим ер нь ихэнхдээ болохоор нэг юм ньютон чиглэлээр амьсгалтай бороо их ордог за тэгэл усан активити ихтэй тийм орчин учраас хүүхдүүд нэмгэн тавчтай гүйж агаад халтарч унах гар хөлөө шалгалах тиймэрхүү үзэгдлүүд л их гарч ирсэн. За мөн юу гэнтэй янз бүрийн бассейн эсвэл усан сангуудад ингээ орсны дараа ирсэн дээр туралдах гарах зэрэг тиймэрхүү сөрөг шинж тэмдгүүд маш олон гарч ирсэн. За энэ тохиолдолд ерөнхийдөө сургууль эрүүл мэндийн тал дээр яг ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр сургууль болгон зөвлөгчтэй байдаг. Бас эмч 7 хоногт нэг ирж үздэг ч юм уу те иймэрхүү зохион байгуулалттай ерөнхийдөө сургуулиуд байдаг. Тэгвэл хүүхдүүдийг 7 хоногт нэг удаа эмчийн үзлэгт хамруулдаг гэсэн. За эмчийн үзлэгээр бол хүүхдүүдийн ерөнхий биеийн байдал за ямар нэгэн зовир байгаа эсэх за тэгэл хүүхдийн жин ингээд шалгаж болох бүхэл энгийн хэлбэрээр эмч ингээд шалгаж эцэг эхчүүдэд репорт тайлан байдлаар ингээд хэлдэг. Хөнгөн хэмжээний шалгыг бол зөвлөгчийн тусламжтайгаар үйлчлэгээ зөвлөгөө те ингээд эмчилгээг үзүүлдэг болвол хүнд нэлийн эмнэлэгт хандах шаардлагатай байх юм бол сургууль өөрөө оюутнуудыг бас эмнэлэг рүү илгээж явуулж өгдөгөө бас ингээд орчуулагчтай ингээд явуулж өгдөгөө гэсэн. За эмнэлгийн төлбөр яг ямар байдаг вэ гэхээр эмнэлгийн төлбөр болохоор ер нь янз бүрнийг удаа үзүүлэхэд эмчит зүгээр үзүүлэхэд 60,000-аас 100,000 ч юм уу те эмнэлгээс шалтгаалаад харин бүр эмчилгээ үйлчилгээ авахд доор хаяж 300,000-аас 500,000 тэгээд бүр цаашлаад нэлээд олон төрлийн нэг бүтэн өдөр болох юм бол сая 500 сая гаруй төгрөгийн ч юм уу үйлчилгээтэй байсан. Тэгээд ийм тохиолдолд бид нар мэдээж нэг гинт өвдөл тэгэл Монголд зарим наатгалууд бол үйлчилдэг, зарим наатгалууд бол үйлчилдэг. Тэгэнгүүт яг ямар зүйлийг бид нар хийх шаардлагатай юм бэ гэхээр урьдчилан сэргэлтүүдийг сайн хийх шаардлагатай. Жишээлбэл Монгол маш сэрүүн учраас бас хүүхдүүд ингээд ус уух дадал төдийлөө сайнгүй байдаг учраас хүүхдүүд гинт халуун оронд очиод ус уухгүйгээр ингээд олон цаг яваад тэгээ шууд толгой нь өвдөх тохиолдлууд маш их гарч ирсэн. За тэгэхээр хүүхдүүд маань өдөр алган усны замдаа ус иж яваад цаг цагаар усан авч явах юм бол толгой нь өвдөхгүй гэсэн. За тэгээд мэдээж шинэ газар шинэ орчинд очисон хүүхдүүд маань хөөрөөдтэй ингээд шинэ найзуудтай болоод бүх орчинд маш гой санагдчихж байгаа учраас хоолоо идэхгүй гүгээд идэх гэсэн. Тэгэхээр хоол идэхгүйгээсээ болж биеийн ерөнхий тархлаа унаад тархлаа унснаас болж янз бүрийн өвчлөлт өртөх магадлал маш их болдог. Тийм учраас хоолоо сайн идэх хэрэгтэй. За мөн мэдээж багш нар болон хариуцагч нар бүгдээ